Одоо нийтэд аман яриа л байна л да. Тэр ч одоо хажууд нь харж исэн юм байхгүй. Авсан ямар нэгэн гэрэл зураг байхгүй. Тийм учраас аман яриа нийлж байгаа тухайн үед одоо юу гэдэг нас орсны дараахан хүмүүсээс мэдээж юу асуусан байцаад авсан байна. Энэ түүхийг хэдий олон хүн мэднэ. Тэдий ч нэгээр энэ түүх давтдахгүй байх боломжтой. Нөгөө талдаа бол яг уран бүтээлчийн хувьд бол одоо тэнд өнгөрүүлж байгаа өдөр хоног болгон л олдсон юм л да. Тэр хүмүүсийн тухай баримт олно, тэр хүмүүсийг мэддэг судлаачтай уулзсан, очижсэн газраар нь очино, тэнд амьдарчсэн хотод нь очино, тэр хотын агаараар амьсгална гэдэг хүртэл уран бүтээлчийн хувьд бол олз шидээл хувц өмссөн, хэдэн баадантай юм ууссан, сонин нөхдөд явж байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс ингээ хоёр талаар нь зогсоод эднэрийн үе ингээ цирк ирж байгаа мó гэж асуужсэн гэж байна. Тэгээ монголчууд гэсэн чинь монгол гэж юу ч мэдэхгүй. Хаануудыг ямар ууссан гэдэг ингээ асуужсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр сая таны ярьдаг хэрвээ амьд зүрхэн байсан бол тэрний дараа ямар төрлийн бүтээл төрөх байсан бол гэдэг нь. Шүүмжингүүд бид нэр шүүх гэдэг язгуураар юмыг дандаа муулчилдаг юм шиг байна. Энэ шүүгээд идэв. Харин тийм нөгөө ойлголт олон нийтийн дунд их байдаг. Шүүмжлэгч хоёр талтай шахалт өгч байгаа байхгүй. Нилээ хэдэн 2-3 захиа ирсэн байдаг. Хөрөнгөтөө оронд сургаж байгаа хүүхдүүдээ хурдан буцааж татаа. Эднэрийг татах ажлыг яаралтай шахаж түргэвчлээ гэдэг. Нөгөө оюун санааны хувьд төвжээлж исэн бүхнийг одоо шин соргоор сайхнаар харж исэн хүмүүсээ очиад орон шоронд тийгээд хэлгэнтүүлээд ингээд устгах чинь тэр хүч сэтгэлийг нь хоочно гэдэг бол хүн хол авч ижил ертөнцийг одоо би чамайг тулаад харуулж хүн чамайг л харж штэ тий. Холоос харуул чиний ардхыг бүгдийг хар. Тэгэхээр замын хоолыг туулж газрын холд очих гэдэг бол хүний оюун санаа, харах өнцөг, сэтгэлийг хүртэл илүү уужин болгох юм шиг санагдав. Тэгээд ингээд ирэхдээ нэлээд уран сайхны санагч магадгүй. Гэхдээ энэ бол яг улс үндэстний хувьд нэг улс үндэстэн гэж байгаа юм. Хийх ёстой асуудал шиг. Өнөөдрийн бидний хувьд яг одоо амьдарч байгаа хэрэгтэй хийх ёстой асуудал шиг санагдаж байна. Яг өнөөдрийн бидний нэвтрүүлгийн зочин Бямб зохиолчийг хүмүүс юугаар илүү сайн мэдэх вэ гэхлээр би яг одоо найрагчийн мөрөөр гэдэг баримтанд цувралаар илүү сайн мэдэх байх гэж бодож байна л да. Сүүлд бас яг дурсамжийн газрын зураг гэдэг одоо хэвлэл ном болгоод бүтээлээ ингээд гаргаад явлаа тий. Тэгээ би зүгээр ингээд сонирхож исэн зүйл нь тэргүй яг хүний амьдарч байгаа цаг хугацаанд бүх цаг үе дээр сууд хүмүүс гэж байдаг тий. Тэгээ яг тэр одоо жишээ нь нацагдорч найрагчийн тэр тухайн үеийг цаг хугацааг нь ингээд зүгээр аваад үзэх юм бол тэр цаг хугацаанд бол маш олон тийм суутнууд амьдарч байсан. Одоо жишээ нь нөгөө анхны 7-оос ахуулаад ингээд янз янзын суутнууд бол ингээд олон байсан. За гэхдээ мэдээж тэр дундаасаа бол нацагдорч зохиолч бол яг л одоо утга зохиолын салбарт бас одоо Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч гэж ярьдаг гэдэг утгаараа бол ялцгүй түүхийг үлдээсэн л хүн л дээ. Тэгэнгүүт би зүгээр ингээд бодсон юм. Тэргүй бүх цаг үед ингээд ийм олон суутнууд амьдарч исэн тэр ингээд үеэс яагаад нацагдорч зохиолчийг онцолж барьж аваад тэгээд яг өөрийнх нь тэр явсан замналаар яг өнөө цагт ингээд яваад ер нь тэр санааг одоо яаж орж ирсэн бол гэдгийг сонирхмаар санагдчихсан байхгүй. Хичээл сурлагдан шалгарсан биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд лицей, тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах шийдвэр гаргалаа. Энэ их олон талтай. За анх уул яг санаа маань би зөндөө олон газар бас ярьж исэн өмнө 19 онд бид нар ч аялалд гарсан. Аялалд гарахаас 5 жилийн өмнө энэ санааг болсон байхгүй. Тэр үед одоо би одоогийн ходон баг хүүхдээр иш гол байгаа шүү дээ. Тэгээд нэг тийм дэврэн мөрөөдөл залуу хүүхд болгонд хүн болгонд л дэврэн мөрөөдлөөр яг тэр нэг Хемингуейн тухай баримтат киног үзчихэд тийм мөрөөдөлтөй болчихгүй. За нацагдорчийн мөрөөр яг тэр Герман сурсан мөрөөр нь хэзээ нэг өдөр аялчихсан гэсэн мөрөөдөлтөй болоод тэгээд яг 5 жилийн дараа 19 онд тэр аялалд гарах одоо зориглоод шийдэж байгаа тэр л дээ. Тэгэл аялалтаа гарч байгаа. Яг хамгийн одоо голдох шалтгаан бол би өөрөө нөгөө мэрэгжлийнхаа үүднээс сонирхож байгаа юм л да. Тэгээд
нацаг дөрж Германд сурсан гэлээ. Тэнд одоо 3 жил орчим сурч байсан юм лээ. Явхдаа ингэж авсан юм лээ. Нөгөө нэг найрагдлал нь байдаг ингээд Улаанбаатараас Берлин хүртэл гэдэг найрагдлал нь байдаг. Яг тэрийг ингээд зам дагуугаа ингээд битсэн юм лээ гэл ингээд агуу олон юмнууд одоо мэрэгжлийнхаа дагуу мэдж байгаа. Тэгэл ер нь өөртөө тийм нэг мөрөөдөлтэй болсон. Тэгэл угаасаа боломж бүрдэхгүй дөнгөж сургуулаа төгсөөд ажил дээр гарцсан. Тэгэж аялж яваад байх тийм боломж бүрдэхгүй ингээд явж байгаа л. Тэгэл яг чинь 14 5 оны үед болсон санаа 5 жилийн дараа яг биелүүлээл нацаг дөржин наригчийн мөрөөр гэдэг төслийг нацаг дөржин мөрөөр Герман руу явж байгаа байхгүй. Тэгээд нэг талдаа миний хувь хүний мөрөөдөл, залуу хүний мөрөөдөл нэг өдөө тэгж аяландаа гэсэн мөрөөдөл. Нөгөө талдаа бол яг нацаг дөржин тэр Германд өнгөрөөсөн цаг хугацаа, Германд байсан тэр цаг үеэр жоохон юм орхигдсон энэ цаг үе байхгүй. Хүмүүс зөндөө судалдаг. Гэхдээ яг тэр Германд байсан цаг үе бол тэгвэл Монголд байгаагүй тэр гадны оронд байсан. Тэгээд бүх тэрнтэй холбоотой баримт газрууд нь тэнд байгаа учраас жоохон юм заагүй орхигдсон. Яагаад нацаг дурж ихтэй эхний юмний санаа бол яг зүгээр би өөрөө уран зохиолын мэргэжлэр төгссөн учраас уран зохиол судлалын мэргэжлэр төгссөн учраас нацаг дурж надад нэгдүгээрт бол илүү ойр байгаа. Төслөө хийгээд нэлээд удаан явцсны дараа харсан чинь нацаг дурж бол одоо өнгөрсөн 100-ны хамгийн сонирхолтой одоо өнгөрсөн зуунуудын хамгийн сонирхолтой дүр байж болох юм билээ л дээ. Тал талаасаа тэр нэгдүгürt яруу найрагч зохиолч хүн байна. Нөгөө төгөөр амьдрал нь бас агуу сонирхолтой амьдралтай. Олон цаг үеийн нийгэм төрийн нүүр үтсэн. За Богдхаант Монгол улсын үйтж байжсэн, Манжийн одоо цэцгэлээ үйтж байжсэн гэдэг юм уу. Тэгээд шин тогтсон Монгол улсын үйтж байжсэн гэдэг ингээд олон төрийн нүүр үтсэн. Тэр утгаараа бас амьдрал нь ч гэсэн лидертэй амьдралыг туулсан. Нөгөө талдаа бол яг тухайн үеийн сэхэтнүүдийн ийм төлөөлөл хамгийн ийм тод ард түмний дунд одоо тогтсон тийм дүр байгаа байхгүй юу. За тухайн үеийн сэхэтнүүд ямар амьдралыг туулсан гэхээр нөгөө л хилмигдүүлэлт, хардлага, сэрдлэг, байцаалт гээд амар ярвигтай амьдралыг туулсан байна шүү дээ. Тэгэхээр нацаг дөрж гэдэг хувь хүнийг би одоо шүтэн бишрээд тэр хүнийг ахаад илүү сайн алдаршуулъя гэдгээсээ илүү тэр бол миний одоо хэлэх гэсэн санаанд хамгийн тохирох дүр байсан байвал болж байгаа. Нүглээс. Тэр миний хэлэх гээд байгаа санаа бол нацаг дөрж бол миний гол дүрлэл юм да. Нэс би одоо нацаг дөржиг улам илүү ингээл юу гэдэг ямар нэгэн хамаатан садан холбоотой ч юм уу те. Тэгээ нацаг дөржиг улам илүү нийгэмд ингээл нэр хүндийн дэш нүргөөл алдаршуулаад байх. Тэр тэргүй надтай надгүй тэр хүн бүх хүний зүрх сэтгэл байж байгаа. Монгол хэлээр гой шүлэг уншиж байгааг бол хүний тарихынд хамгийн түрүүнд л миний нутаг юм уу шүлгүүд нь орж ирж шнэ. Миний тухайд бол нөгөө талаас нь харъя. Яг тэр туулсан амьдрал тухайн үеийн скетнүүдийг хэн төлөөлж тэр дүр болж гарч чадахгүй гэдэг нь бол нацаг дуржл болох юм байна. Гэхдээ би судалгатаа бол нэг хайхтар бүр ингээд эрдэм шинжилгээний бүтээл хийсэн санаа анханасаа байгаагүй. Гэхдээ баримтуудыг олон судалдаг хүмүүстэй уулзсан. Минийх бол илүү энэ түүхийг нацаг дурж гэхээсээ илүүтэй бүх хүмүүсийн түүхийг энэ 40 гаруй хүний түүхийг л залуучууд төрөх байхгүй юу? Хүн яаж залуу хүмүүс яаж улс орныхоо төлөө хөдөлмөрлөдөг? Эх оронч үзэл гэж юу? Эх оронч үзэл гэж заавал би их орондоо хайртай гэж цээжэд илдэх юм уу? Эсвэл зүгээр л өөрийнхөө сурсан мэдснээр чин үнэмчээр ажиллах чинь өөрөө их орон ч юм уу? Тэгэхээр энэ түүхийг залуучуудад хүргэх нөгөө талдаа бас тэр хилмигдүүлэлтийн залуу ийм хүсэл эрмэлзэлтэй, хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг яаж нухчин дарж улс төрийн ийм машинд оруулж хэрчсэн тухай тэр эмгэгтэй түүхийг залуust хүргэе. Бид нар бол өнгөрсөн түүх гэдэг өнгөрөөд хүчин суларцсан зүгээр л өнгөрсөн биш гэж боддог. Өнгөрсөн гэдэг бол биднэрт яг одоо цагт ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж тэр түүхүүдээс бид нар суралцаж урагшаа явах чиг замаа олж яадаг гэж боддог. Тэр үүднээс энэ түүхийг хүмүүст хүргэе. Тэгээд медиа тусал гэсэн нь бол тийм учиртай сэтгүүл зүй, урлагийн янз бүрийн төрлөөр энэ түүхийг дамжуулж хүмүүст хүргэх өөр төрлөөр жишээ сэтгүүл зүйгээр хөгжиж болж байна. Баримт киногоор хөгжиж болж байна, видеогоор хөгжиж болж байна тий. Медиа артаар дамжуулж хөгжиж болж байна, саунд артаар дамжуулж хөгжиж болж байна. Одоо жишээ нь ингээл ном бичээд хөгжиж болж байна гэсэн. Янз бүрийн төрлөөр залуучуудад хүргэх тийм л санаа зорилго байхгүй. Тэрнээс би өөрөө судлаад өөрөө нэг амар цол зэрэг хамгаалаад судалгааны бүтээл гаргах нэг тийм зорилго байхгүй. Энэ түүхийг хэдий олон хүн мэднэ. Тэдний ч нэгээр энэ түүхд автагдахгүй байх боломжтой. Тэгээд бас энэ түүхээс залуучууд урам зориг санаа
хэрэгтэй учраас. Эдриес эхэлж Сибирийн хүйтэн агаар хазар нүрэ шавхурдсан дүн өвлөөр нарлаг Монголын гал тэргээр өрнө додсон сурагчдын мөрөөр газарчлуулсан бид замдаан гарлаа. Бидэнд дэлхийн хамгийн том гүрний газар нутгийг хөндлөн гэтлэх 6082 км төмөр зам 5 өдөр 120 цаг бас хувь тавилан Адрамата өрнөсөн 40 гаруй хүний түүх бий. Өнөөдөр яг бидний амьдарч байгаа цаг хугацаа бол яг нөгөө нэг даяашил, ондоошил гээл те. Тэгээ техник технологитой холбогдчихаа гэдэг утгаараа бид нар бас нэг тийм гой цаг үед бол амьдарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг Монгол улс яг тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд дахинд ингэж одоо зарлахтаа тэр нь бас тодорхой хэмжээний үйлдэлүүдтэй байх хэрэгтэй байсан учраас тусгаар тогтносон улс шүү гэдэг ингээд өөрийн оюутнуудаа гадны улсдаа тэр дундаа Европын улсууд руу ингээд явуулж эхэлж байгаа тэр цаг хугацаа бол бас яг тийм нэг төдийлөн онгоцч гэдэг юм уу те. Тиймэрхүү сонголтууд бол бас асуудалтай байсан цаг үе баг. Тэгэнгүүт яг одоо тэр Монголоос Европ хүрэх замналыг яг тэр 25 оны гэдэг яг тэр замналаар нь та ингээд өнөө цагтаа ингээд яваад тэр бас нэлээд юу яах байх л та. Цаг хугацааны хувьд ч гэсэн тэгээ хүний хувьд ч гэсэн бас тодорхой хэмжээний шандас шаардсан ажилласан байх гэж бодож байна. Тэр нэг таныг нэг зоригжуулж байгаа тэр нэг ихтгэл үнэмшил шүү дээ тий. Тэр чинь бол мэдээж за жишээ нь зүгээр Москва явахын тулд 7 хоног галт тэргээр явдаг гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэнгүүт тэгээ тэрнээс цаашаа бүр ингээд тэр чинь бас л ингээд тодорхой хэмжээнд хоног өдрүүдээс ахуулаад тэгэл явдал суудал ядрал тэгэл ингээд шантруулаас шантрахаар цаг хугацаа байхгүй. Гэтэл та бүр яг ингээд явсах хэвээр замналаар нь яваад яг явсан замаар нь араас нь ингээд явж үзэх. Тэр нэг бас нэг тийм зорилгоос гадна нэг тийм зориг байгаад байна шүү дээ. Юу таныг тэгэж яахтар хөтлж исэн, юу таныг тэгэж яахтар зоригжуулж исэн юм бол. Хамгийн ихний тэх нь бол сонирхол. Би өөрөө нөгөө 5 жилийн өмнө нэг мөрөөдөлтөй болсон юм шүү дээ. Ингэж явж үзсэн. Хувь хүний сонирхол байна. Тэг яг яагаад тэр хүүхдүүд тэнд очив, ямар газар суралцж ирсэн, за багш нар нь одоо ямар газар олж өгөөд бид нар ямар байранд байрлаад хаана сурч ирсэн гэдгийг үзэх бол миний хувь хүний нэг сонирхол байна. Хоёрдугаарт нь бол энэ түүхийг би ямар нэгэн байдлаар энэ түүхийн талаар судалгаа хийсэн хүмүүс байгаа өмнө зөндөө олон судлаачид байна. Яг одоо судалгаа гэдэг манай одоо төслийн зөвлөх хийдэг судлаач Болт гэдэг хүн, Жим Тусрын Болт гэдэг хүн энэгээр ингээд агнаа судлаад зөндөө олон баргацсан байна. Явсан тохиолдол бол 2000 оны ихээр байдаг баха. Бас нэг хүмүүс Франц руу очиж бас нэг баримтат кино хийсэн байдаг. Франц руу, Герман руу байхгүй. За ингээд өмнө нь хийсэн хүмүүс нь гэхдээ яг тухайн архивын баримтанд тэмдэглэгдсэн газар болгоныг ингээ үзээд яг тэр маршрутаар нь ялангуяа одоо саяны хэлдэг шиг Улаанбаатараас галт тэргээр Москва ордог ч юм уу тий. Жишээ нь одоо хэн нэгэн нацагт орж таартай юм уу судлаач хүн очоод яг миний явсан замаар явах гэх юм бол одоо дата нээлттэй болчих жоохгүй юу? Баримт киногоо үзэж болно. Эсвэл номон дээрээс хараад тэр чинь тэгэхдээ бидний бараг жил тойрон цуглуулсан баримт байгаа шүү дээ. Тэр зөвхөн газруудын байршлыг тогтооход л гэхэд. Тэгэхээр тэр урт хугацааны цуглуулсан баримтыг ингээд open data болгоод ингээд гаргах чинь гэдэг чинь дараагийн судлаач ч гэсэн лавл гай болохгүй байх. Гарын авлага болох юм шиг хэрэг болох. Тэр одоо тэр цаг алдахгүй шууд очиод хүмүүс газар руугаа яваад ингээд уулзч болж байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь маш том одоо тусал болох байх гэж бодож байгаа шүү дээ. Бид нэр тухайн үед яг Улаанбаатараас морин өртөөгөөр Сэлэнг рүү очиод тэгээд Бервазаар Сэлэнг мөрний гатлаа тэгээд цаашаа Улаан үүд ороод тэгээд Москва руу галт тэргээр ачааны галт тэргийн суугаа явж исэн гэж байгаа шүү. Тэгээд тэрийг нь мэдрэхийн тулд ч гэдэг юм уу. Энд чинь нөгөө нэг яг л нөгөө дэврүүн юм мөрөөдлөө биелэх гэсэн хувь хүний сонирхол байгаа байхгүй. Нөгөө талдаа бол сэтгүүлчээр ажилладаг сэтгүүлч хүн учраас тэрийг өөрөө бас уран бүтээл гэдэг юм уу бүтээл болгож хараад байна л да. Яг тэгэж яваад өөрөө тэрийг мэдрэх ёстой. Тэр биеийн зовлон гэдэг юм уу. Тэр олон хоног галт тэргэнд явахад юу бодогддгийг, ямар байгаль харагддгийг, ямар хот тосготыг дамжин өнгөрдгийг те. Өвлөний явбал ямар байдгийг гэдэг ч юм уу. Тэр бүхнийг мэдэрчээж би дараа нь хүмүүст тэрийг өөрөөрөө дамжуулж хүрэхгүй бол хоосон болчихгоо. Онгоцоор нисээд Москвад буугаад хичээд өстө 5 хоног явлаа гэж бичих юм блин чи худлаа юм болно шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг мэдэрчээж л өөрөө дамжуулчихсан л дээ. Тийм учраас нөгөө ирснийхаа дараа цуврал нийтлэл бичих байсан учраас тэр болгоныг биеэрээ мэдэрчээж үзэж харчээж яг одоо энэ байшинд байжээ гэж энэ гудамжаар нь алхчихж л тэрийг бичнэ үү гэхээс архивын баримт харчаад шууд энэ баримт нь ингэсэн байна гэж шууд чинь бас хуураа болчих гээд байхгүй. Нөгөө сэтгүүлч чи бас идэв шүү дээ. Өөрөө хөлөөрөө явж аж баримтаа харж үзэж мэдэрчээж бичвэл хийвэл одоо ялгаагүй адилхан л баг.
Тэгэхээр тэгжээж хийх нь бол хамгийн гол зорилго байсан. Тэгээд бид нар чи эндээс Москва руу галт тэргээр яваад Москвоос цаашаа Санкт руу галт тэргээр бос очоод тэгээд Фош дамжаад Берлин орчоод. Тэгээд Берлин одоо Германы тэр чи 10 гаруй хотын ажиллаа байхгүй 10 гаруй хотод. За зарим хотод нь бол очиж байгаа амжаагүй. Ер нь гол хүүхдүүд сурч ирсэн хотуудаар бол ингээд дамжаа явчих байхгүй. Ялангуяа Лайпциг бол нацагт орчтой холбоотой хамгийн гол газар байсан ч гэдэг юм. Сурагчдыг ирэх үед Ленинградын баруун зах хуучин тосгон бараг л хөдөө шахуу байсан ээл газрыг одоо тосгон гэмээргүй өөрчлөгдөжээ. Тэгээ одоо маргааш ч гэсэн та явах боломжтой байхгүй. Наад бол бид нөгөө олсон газрууд архивын баримтан дээрээс түүж олсон газрууд өөрсдөө яваад хүмүүсээс асуучраа судлаачтай одоо Европт байгаа судлаачтай уулзаад олсон газруудаа баримт кинон дээр дурдчихсан номон дээр ч гэсэн тусгай газрын зураг гаргаад ингэ тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр та ч гэсэн маргааш Берлин рүү нисээл тэн дээр очиод ингэ аялах боломжтой л. Польшоос Германд ирээд 2 өдрийн дараа бид Берлиний баруун хойд захыг чиглэн галт тэргээр зүтгүүлж явна. Сурагчид хэд хоног буудалд амьдарсныхаа дараа Берлиний төвөөс баруун хойш 20 гаруй километрийн зайд нарсан ойн дундах Порнау тосгоны Раунталер 9 дугаар гудамжинд дах 4 давхар амины сууц түрээслэн сууж хоолунд ахын хэрэгцээнд сар бүр 4000 марк төлдөг байсан гэх баримт биднийг ийш зүглэх шалтгаан болсон хэрэг. Анхны сэтгэл мэдрэмжээ би танаас асуумаар байна л да. Түүхэд гэдэг зүйл та өөрөө ач холбогдол өгдөг. Дээрээс нь ямар нэг түүхэн газар ч юм уу түүхэн эд үлгийн зүйлтэй харахад харьцахад биднэрт мэдрэмж нь ингээд үнэхээр өөр байдаг штэ тий. Ямар ч хүн ялангуяа монгол хүмүүс тийм мэдрэмж илүү байдаг гэж магадгүй гэж би хувьдаа боддог. Тэгээд яг анх та ингээд одоо тэр агуу хүний яг сууж исэн, амьдарч исэн, сурч исэн газар очиход танд ямар нэг тийм мэдрэмж төрж исэн болов уу? Төлөвөө хаяа тэгвэл нөгөө тэнд яг юу болж исэн гэдгийг би нөгөө тодорхой мэдж байгаа байхгүй юу? Жишээ нь манай сурагчид яваад Фошинг Штетнен гэдэг тэр Штетен Главны гэж утсан байдаг. Штетен төв одоо Европ руу олгогддог төв зогсоолох галтрын. Тэн дээр ингээ буусан гэж байгаа далайгаар одоо Балтийн тэнгисээр Ленинградаас ингээ Балтийн тэнгисээр усан онгоцороо ингээ буусан. Тэгээд бид нэр Штетенд очиод тэр урсгалын ингээ дагаад хоошоо ингээ алхаж байхад 2 км-тэй газар авах байхгүй онгоцны буудлаасаа галтрын буудлал хүртэл. Тэгээд тэр сурагчдын тэмдэглэл дээр байдаг галтрын буудлал руу ингээд шидээл говцсон өмссөн хэдэн баадантай юм уу сонин нөхдөд явж байгаа шүү. Тэгээд хүмүүс ингээ хоёр талаар нь зогсоод эднэрийн үе ингээ цирк ирж байгаа мó гэж асуужсэн гэж байгаа. Тэгээд монголчууд гэсэн чинь монгол гэж юу ч мэдэхгүй хаануудыг ямар ууссан гэдэг ингээ асуужсэн гэж байгаа байхгүй. Штетний гудамжаар ин явхад маш олон хүний анхаарлыг татаж надаас энэ хүүхдүүд хаанаас ирсэн? Хаашаа явж байгаа юм? Нүүдлийн цирк үү гэж асууж байлаа. Биднийг төв буудал дээр ирэхэд улам олон хүн цуглаж цагдаа ирсэнд та гүйцүүл болохоос болгоомжлон Германы засгийн газрын урилгаар яваамаа хэмээн тайлбарлалаа. Тэгээд тэг жишээ нь тэгэл бид нар ингээд очиод тэр Штетний ингээд одоо тэр чин голынх нь иргэдээгүүр ингээд өдөр мөрний иргэдээгүүр ингээд уруудаал алхаж байхад яг тэр үед хүүхдүүд ингээд яг энд буугаал ингээд алхаж байсан байх та. Тэр үед одоо 13-аас 17 настай явсан тэр хүүхдүүдэд юу бодогдож байсан бол шин сонин сайхан бодогдож байгаа, зарим нь гэрээ санаж байгаа, заримд нь явгуу төвшөртэй санагдаж байгаа, юу яажсан бол ингээд тэр түүхийн баримт юмнуудыг мэддэг учраас тэр газруудад очиход надад ингээд төсөөлөл илүү амилж байгаа байхгүй юу? Төсөөлөх боломжтой болчих. Мэддэггүй бол тэнд нэг нацагт орж энд байсан гинлээ гэдэг тоо мэдээтэй бол би тэр төсөөлж чадахгүй штэ. Жишээ нь Порнау гэдэг Берлиний тэр 100 хойд хэсэгт байдаг аюу гой байгальтай ийм одоо манайх нар цуслангийн бүс байхгүй хуучин Берлиний одоо бол нэлийн хотчсон газар. Тэнд жишээ нь хүүхдүүдийг одоо Берлинээс нүүлгээд тэнд аваач нэг том байшин түрээслээд тэгээд бүгднгийн тэнд байлагчсан нацагт орж ч гэсэн тэнд очиж одоо хэлний бэлтгэл хийжсэн. Тэгэл хоёр давхар байшинд ингээл нөгөө хүүхдүүдийн чинь ингээд суулгаад нөгөө дуулчин бужигнаал ингээл яг тийм ингээд байжсэн. Гэсэн чи одоо тэр байшингийнх нь сөөрөн дээр жишээ нь Ахмадын асрамжийн газар болцсон байх жишээ нь. Тэгээд эдгээр чинь бас яг Порноуд тэр очиж хүүхдүүдийг байлгахдаа заавал тэр Порноуд одоо байр олцсон дооч биш Монголтой ойролцоо юм байгалийн тогтцыг ажигласан байгаа байхгүй юу? Тэгээ сонгосон. Тэгээд хоёр дахь шалтгаан нь хажууд нь ингээд буддын сүм байдаг. Баг хулганы буддын сүм байдаг. Тэгээд тэр буддын сүмийг түшгэлж бас хүүхдүүд бол бас яагаад гэвэл
сүм байна, ламнар байна гэдэг чинь хүүхдүүдэд их сэтгэлд нэг тайван байхгүй юу? Яг буддын шашинтай бүгд ихэнх нь одоо ер нь 100% баг буддын шашинтай хүмүүс явж байгаа шүү дээ тэр үед. Тэгээд тэд нарт их уйг байсан. Гэх жишээний ингээл газруудын онцлог бас өөр. Яг зүгээр л нэг шууд очиод энд байлгана гэдэг нэг сонгочоо. Тийм учраас тэр газруудаар явж байгаа. Жишээ нь одоо Лайпцигийн их сургууль дээр очиод тэр Эрхен шиг багшийнх нь гэрлүү явдаг тэр гудамжаар ингээ алхаж хахад нацаг дорж энэгээр хичнээн олон явсан байх та. Тэр үед юу бодож ижсэн болж гэдэг юм уу? Тэгээд юм уу? Яг биеэр тулаа явж байгаа хүний сэрэл мэдрэмжийн хувьд төсөөлийн хувьд илүү амттай байж тэгж дараа нь одоо ном бичих тийм л нөхцөл бүрдэж байгаа юм л да. Ингэж тэд Берлин хотын баруун хойд захад мод өвсөхтэй хөдөө маягийн газар нэгэн герман айлын 4 давхар байшинг хөлслөн суужээ. Сурагчид энд 1926 оны 6 дугаар сарын 14-нд нүүн орж 1927 оны 1-р сар хүртэл амьдарсан нь хэд хэдэн гэрэл зурагт баримт болон үлдсэн байна. Аялалд гарахын өмнөх Ямнам зохиолчийн Нацаг Дорж гэдэг хүнийг мэддэг өнцөг аялалд яваад ирсний дараах өнцөг хоёрт ямар нэгэн ялгаа байгаа юм. Байлгүй яах вэ? Энд чинь нөгөө одоо яг зүгээр жирийн уншигч хүний Нацаг Доржийг төсөөлж байгаа ч нэг өөр штэ. Агуу сайхан агуу зохиолч. Тэгэл ингээл 1906 онд төрөд 37 он хүртэл энэ богинохон хугацаанд асар олон бүтээл хийгээд бидэнд үлдээсэн үндэсний одоо оюун санааны эцэг гэгдэж байгаа ийм хүн гэж төсөөлж байгаа шүү дээ. Гэтэл энэний цаана бол зүгээр 20 эдтэй 30 эдтэй залуу хүний амьдрал явж байгаа байхгүй юу? Тэр нь ихтэй тийм амар амьдрал биш. Асар их улс төрийн хавчилт шаардлага нэгдүгээрт нь болох дээр улс орны хөгжилт ирүүд нэлээд боломж муутай байсан. Тийм үед яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг тийм бадрамгүй өсөл бол энэ Нацаг Дорж асар их байсан. Тэр нь бол одоо архийн баримтанд байгаа Япон явцсараа гэж байж гал өргөцчихдээ. Япон явцсан. Одоо чинь эдгээр түүхүүдийг бол та өмнө нь мэдчихсэн шүү дээ, тийм. За Нацаг Дорж бол ингээд ийм байжгаад тэгээд Герман руу ингээд явсан гэдэг. Тэгвэл миний одоо яг танаас сонирхоод байгаа зүйл нь бол яг нэг тийм зүгээр ингээд одоо өмнөх Нацаг Дорж дараах Нацаг Дорж гэхээс илүүтэйгээр та өөрөө яг явсан замаар нь яваад амьдарч исэн байрыг нь хараад, сургуулийг нь хараад, сурч исэн орчин гэл ингээд бүх юмыг нь ингээд замналаар нь явсан гэдэг утгаар магадгүй ингээд яг тэр хүний мэдрэмжээр ингэж мэдрэх магадгүй ингээд өрөвдөгч гэх юм уу гих мэтчлэнгээр зүгээр ингээд харах одоо Нацаг Доржийг харах өнцөг нь яг өмнө нь Ямнам зохиолчийн Нацаг Доржийг мэддэг байсан тэрэн дээр нэмэх нь одоо жишээ нь ямар төвчээртэй хүн байгаа вэ гэх юм уу тиймэрхүү талуудаас нь илүү танид бас танил Нацаг Дорж зохиолч өөрийгөө таниулж чадсан болоо. Нэг хамгийн гол ойлгосон юм бол одоо номон дээр илүү дэлгүү бичсэн л дээ. Тэр хүний дотоод ертөнц. Яг хийх гээд хүсээд тэмүүлээд тэгээд өөрийнхөө зорилгод түрээс сурчаад буцаад ирэнгүүт нь ажлыг нь хийхгүй ямар нэгэн байдлаар улс төрийн ч юм уу эсвэл хувийн хардлагаар тэр хүний хавчаад байвал надад ямар байх вэ? Жишээ нь бид нар бол одоо хийж штэ тий чөлөөтэй ингээ хаашаа яваад өөрсдийнхөө дуртай уран бүтээлийг хийгээд ингээд хүнд хүрэх боломжтой. Гэтэл Нацаг Доржийн тэр цаг үеийн ч тийм байгаагүй, нөхцөл боломж ч тийм байгаагүй. Гэхдээ тэр нөхцөл боломж тэр хатуу ширүүн одоо хилэгмэдлүүлэлт дундуур яаж Нацаг Дорж явж өөрийнхөө уран бүтээлийг төөргөж өөрийнхөө өсөлт мөрөөдлийн төлөө тэмцсэн бэ гэдэг чинь миний хувьд бол шинээр харж байгаа нэг өнцөг байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь ойлгуулах гэдэг юм нь одоо сүүлийн тэр бичсэн номон дээр л Нацаг Доржийг дотоод сэтгэлээс яаж шаналж ийсэн. Чинь өөрөө эцэг хүн байна те. Чи өөрөө хин нэгний эр нөхөр байна. Хин нэгний хүү байна. Бас улс орондоо хэрэгтэй гэж өөрийгөө бодож байгаа хүн шүү дээ. Тэгэнгүүт тэрийг явж бүх юм үгүйсгээ ажил тэр хүндийг ямар шанал мэдрэгдэм бэ? Бид нар намтрыг нь унших дээр амьдралын төгсгөл үе агүй хэцүү байсан гинлээ, архинд орсон гинлээ гэж ярьдаг шүү дээ, тий. Нийтэд төгссөн зүгээр аман ярианы тэр намтар ахгүй. Гэтэл тэр хүнийг хідэн одоо тэр хүн тухайн үед юу бодогдоод тэгж их шаналж байсан болоо гэдгийг бодож үтсэн болов. Ялангуяа зөвхөн тэрний цаана зөвхөн Нацаг Дорж биш, тухайн үеийн скетнүүд тухайн үед ер нь хүн болгон тиймэрхүү амьдралыг туулж байсан гэж бодож үтсэн болов гэдг нь аахгүй. Тэгээс ганцхан Нацаг Дорж бас ганцаараа тэгээ шаналаад, ганцаараа хавчигдаад, ганцаараа хилэнтэд байсан юм биш. Яг тэр үеийн скетнүүд арай жоохон боловсралтай, юмыг өргөн уудмаар хардаг хүн болгон л тийм амьдралыг тууссан. Тэгэхээр тэр өнцгөөс хараасай. Тэгээ бас одоо орчин үеийн бид нэр өөрсдийнхөө байгаа амьдралтай ч харьцуулж харж болно шүү дээ, тий. Монголчуудын үлгэр туйлс үргэлжид
амар сайхандаа жаргаж төгсдөгөө. Гэвч өөрнөдөд одсон хүүхдүүдийн түүх тэмч жаргалтай төгссөнгүй. Таны мэрэгжил надаас аягүй сонирхолтой санагдсан. Утга зохиол судлаач, шүүмжлэгч гээд магадгүй ингээд сонсоход нэг л их утга зохиолыг судлаалаа тэрэндээ шүүмжижэл энэ болж энэ болохгүй байх гэл тэгдэх хүмүүс юм шиг магадгүй анх сонсоод тэмцэтгэл төрж магадгүй. Гэтэл шүүмжлэгч гэдэг яг энэ мэрэгжил дээр хоёлаа илүү тулгуурлаад энэ ажил дээр гэдэг юм уу тэг тулгуурлаад ярих юм бол энгийнээр хүмүүс тайлбарлаад хэлэхэд яг одоо ямар зорилготой энэ мэрэгжил байдаг юм бол энэ ч одоо миний мэрэгжил чинь хүн төрөлхтний баг хамгийн эртний мэрэгчлүүд нэг байхгүй хүмүүстэй гайхдаг. Одоо эртний нэг хэдэн мэрэгчл байж тээ газар тариалаа эрхлэх, газар хаглагч гэдэг юм уу те. Цэрэг байж болно те. Хамгийн эртний мэрэгчлүүд нь дараагийнхнууд баг утга зохиолын судлаач юмшиж болж байгаа. Яагаад гэвэл Аристотелийн бичсэн тэр анхны одоо урлагийн шүүмжийн ном дотор энэ уран зохиолын шүүмж гэдэг юм байгаа байхгүй юу? Театрын шүүмж, уран зохиолын шүүмж тэр чи одоо Аристотель тэр анхныхаа тэр одоо төөрбөл зүй гэж манад орчуулагдсан тэр номыг бол бичгтээ энэ уран зохиол, театр, өрн урлагийн шүүмж гэдэг юмыг гол бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэлээд эртний манай эртний өмнөх үе рүү тэр одоо грек-ромын философчд биччихсэн юм мэрэгжил байхгүй. Цагаан дээр хараа бичсэн болгон бүтээл болчихгүй. Тэрийг мэрэгжлийн үүднээс судалж, шинжилж гэн дүгнэлт өгөх хүмүүс хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүсийг бол ерөнхийд нь шүүмжлэгч гэдэг. Шүүмжлэгч хүн шүүмжингүүд бид нэр шүүх гэдэг язгуураар юмыг дандаа муулчилдаг юм шиг ойлгодог. Энэ шүүгээд идэв. Харин тийм нөгөө ойлголт олон нийтийн дунд их байдаг. Шүүмжлэгч хүн хоёр талтай. Сайн зохиолыг илрүүлээд тайлбарлаад хүмүүст хүргээд гаргаад ирчихвэл. Жишээ нэг залуу зохиолч байлаа. Сайн бүтээл хийсэн. Гэтэ чи маркетинг юм уу ямар нэгэн шалтгаанаар тэр нь хүнд хүрч чадахгүй шүү дээ, тий. Чамааг би нээж олоод шүүмжчээд гаргаад ирэх. Тийм тохиолдол зөндөө. Манайд ч байна, дэлхийд дахинд ч байна. Тийм одоо жишээнүүд. Нөгөө талдаа хэрвээ муу бүтээл байх юм бол тэр зохиолчийг тэр муу ахаад тэрэн шиг ахаад муу бүтээл төрөх бас аварч байгаа байхгүй. Сэргэлж байна. Зохиолчдод аль ч талаараа даваа одоо хэрэгтэй ажил. Гэтэл зохиолчд маань эсэргээрээ энэ шүүмжлэгчд бол бид нарыг муулдаг гэдэг юм уу гэдгийг дандаа алдаа мадгийн хөөж авдаг гэд дургуулах тал байдаг үгүй байхгүй. Жишээ нь сайн шүүмжлэгчтэй таарвал одоо энэ бичсэн шиг муу ном дахиад бичихгүй байх боломжтой байхгүй. Чи ямаг юун дээр алдаад байна? Юу нь болохгүй байна гэдгийг шүүмжлэгчд л хэлж байна. Хүн хязгаарч өөрийнхөө зохиолыг шүүгээд тэрийг засах тийм боломж байхгүй шин. Гэхдээ манад бол шүүмжлэл гэдгийг араа өөрөөр ойлгоод субъектив талаас нь хараад идэх. Хувь хүн рүү хандсан талаас нь энэ намайг муулж байна. Яг үндсэндээ шүүмжлэгчдөө зохиолтой л харьцаж байгаа шүү дээ. Чиний хувь хүн хэн байх надтай дайсан байна уу, найз байна уу хамаагүй шүү дээ. Миний харьцаж байгаа юм чи объект л байхгүй ном. Тэрэн дээр тулгуурлаж чиний бүтээлийг л мэргэжлийн талаас шүүж байгаа шүүмж гэдэг бол хязгаарч зохиолчдод хэрэгтэй л юм байдаг. Одоо болохоор та яг юун дээр илүү төвлөрж ажиллаж байгаа гэж байна? Одоо миний ажил чи одоо яг л номын хүрээлэлтэй ажиллаж байна л да. Publishingтэй жижиг publishing нээсэн. Тэгээд өмнө нь бол яг сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаад 23 оны намраас publishingтэй болоод тэгээд publishing дээр илүү одоо өөрийнхөө бичиж байгаа бүтээлүүдийг гаргах. Нөгөө нэг тал нь бол хүүхдийн номон дээр нэлийн төвлөрч ажиллаж байна. Хүүхдийн ном тэр дундаа маахны нөгөө зурагт ном гэж яриад байдаг шүү дээ, тий. Зурагтай, түүхтэй, үлгэртэй номоос гадна манга, комик номнууд нэлийн сонирхож. Сүүлийн үед л хобби маань тэр л болчиход. Манга, комик номнууд. Яг л нөгөө хэлбэрийн хувьд maaхан хичнээн олон жил өмнө нь бол текст зөвхөн текст уншдаг байсан. Тэрнээс өмнө бол бүр аман зохиолоор бүр амаар дамжуулж хүүхдтэй үлгэр түүхүүд ярьж өгдөг байсан. Дараа нь текст нь бууга текстийн ном одоо бичвэрээр илэрхийлсэн номнууд уншдаг байсан. Дараа нь зурагтай болсон тий. Зурагт номын соёл одоо орж ирж байна. Тэнгүүд тэрний дараагийн шат нь бол миний бодлоор комик, манга төрлийн номнууд юм уу гэж харж байна. Хамгийн гол юм нь бол яг энд ингээл хаяа нэг явах ажиллагаар бол би ч юм доо номын дэлгүүр л очиж штэ миний очдог газар номын дэлгүүр. За тэгээд номын дэлгүүрт эргэлдээл байнг бол
хүүхдэд зориулсан контент маш сайн хийддэг. Дэлхийд танд маш сайн чанартай хийгдэж байна. За тэгээд тэрийг бол нөгөө нэг хүүхдийн насад төхөө онцлог төрүүлээд тэгээ ямар агуулгыг яаж хүргэх үү гэдэг тал дээр маш их анхаардаг. Тийм болцсон. Тэгээ хэвлэлт нь ч чанар сайтай янз бүрийн төрлөөр хэвлэдэг. Одоо жишээ нь зөөлөн тоглоомтой ном гэж байна, хүрэлцдэг ном гэж байна, дуугардаг ном гэж байна, тий. Асууд бариалаар уншдаг ингээд харааны бэрхшээлтэй хүүхд зориулсан ном гэх ингээд онцлогоор янз бүрийн ном. Тэгэл Монголд ягаад ийм номнууд хийж болтгүй юм бол гэдэг тэр юун дээрээс л ер нь хүүхдийн номнууд хийж үзье гэсэн бодол төрсөн л дөө. Тэгэл паблишн байгуулаад яг хүүхдийн номнууд дээр хөвчлэн одоо төвлөрч ажиллаж байгаа. Монголд гэхдээ ер нь яг тэр манга гэдэг өмнө нь байсан үзэгдэл үү? Байсан. Гэтэ маш бага хүрээнд л байсан л да. Дэлхийд тэхэнд бол бүр асар олон бараг 100 жилийн түүхтэйсэн шүү дээ. Ялангуяа Азад бол Япон байна тий. Комик манганы одоо гол улс байна. Тэгэхээр манайд бол байх нь байсан. Гэхдээ тийм айхтар нөгөө өргөн хүрээг хамарч чадаагүй. Тэр зах зээлээсээ болт юм болов яад юм бол яагаад манга ингэж одоо хүрээл одоо юу гэдэг хүрээгээ тэлж чадахгүй байгаад байт юм бол тий. Уг нь бол жишээ нь зүгээр яг бид өнгөрсөн түүхээрээ зүгээр л ингээд манга хийхэд бол зохиолын одоо дутагдал ачигдал гэдэг юм байхгүй ч юм шиг санагдаад байдаг байхгүй. Тий асар олон одоо яг гадны мангануудыг харахаар манайхд бол бүгдэл нь маш их байгаа байхгүй. Туйл гэхэд тэр чигээрээ ид шид фантази явж байгаа байхгүй. Үлгэр гэхэд бас л ид шид. Жишээ хүн байж байгаа шууд тэнгэрлэн нэсээ авчдаг. Нисдэг бор мортой ч явах шиг те. 7 чөтгөр тэнгэрээс бууж ирээд тулдаад ч явах шиг. Энд чинь өөрөө одоо манай үндэсний аман зохиол хөв соёл бол өөрөө фантази тэр ид шид хүүхдэд тэрхтээ тэр бүх зүйлүүд байж байна. Тэрийг бид нөр өөрснөө хувиргаж чадж гэнэ үгүй гэдгээр асуудал байгаа байхгүй. Яг хуу сүүлийн үед дэлгэрээд байгаа нэг шалтгаан нь бол нөгөө технологийн хөгжил асар хурдтай хөгжил бий болоод нөгөө талдаа хүүхдүүдийн одоо анхаарал төвлөрөх чадвар нэлээд богино болсон юм шиг санагдаад байна. Тэр урт тексттэй номнуудыг нэг цаг 30 минут сууж унших тэр түүхийг тэр үлгэрийг юм уу зохиолыг суугаад унших гэхэд хүүхдээс маш их анхаарал төвчээр шаарддаг. Манганы тухайд бол тэрийг арай илүү сонирхолтой аргаар хөтэлдэг. Ягаад гэвэл зурагнаас зурган тэг кино үзэж байгаа юм шиг нэг кадр явлаа, дараагийнх дээр үйлдэл нь явлаа. Тэгээд өөрөө нөгөө зохиолын бүтцийн хувьд ч гэсэн манга комик чи хурдан өрнөлттэй айгүй зөрчил их ордог. Яг зөрчил нь бүр ингээд чинээндээ тулдаг. Тийм учраас хүүхдүүдэд бол одоо тогтож уншихад арай илүү юу байх шиг байна. Одоо ойрхон байх шиг. Хамгийн сүүлд тэр нуус төвчөөний одоо график новел битэл дээр ажилласан. Жишээ нуус товчоо гэхээр янз бүрээр одоо хэлбэрээр хийж болж байна. Монгол туйлууд гэж гоё сэдв байна, үлгэр байна. Тэгвэл өсөө өөр домгуудаа сэдвлээд бас хийж болж байна. Ер нь яаж тэрийг заавал тэр байгаа хэлбэрээр нь хийж болохгүй. Тэндээс сэдвчлээд орчин үеийн үйл явдал болгоод орчин үечлүүлээч хийж болно. Бидний амьдрал ч гэсэн үнэхээр адал явдалтай төрж шүү дээ. Манай хотын амьдрал ч гэсэн тий. Эндээс сэдвлээч гэсэн манга комикс код төрж болно шүү дээ тий. Тий. Жишээ нь үүдээ одоо нэг шин бүх замынх нь боржоороо босоод ингээд амьдлаад явдаг тийм зохиолт байж болно үстэй. Тэр чинь ерөөсөө ингээд хаанаас сэдв болоод бас хийж боломжтой. Суур одоо соёл нь бас нэлээ. Бид нар өөрснөө тэрийг хэдхэн үлгэрээр өөрсдийнхөө мэддэг хэдхэн зүйлээр төсөөлж болоод байгаа учраас болохоос тэрний цаана бол асар олон фантасттай, асар их хэд шийдлэх тийм одоо ардын ам бэлгүүд зөндөө байгаа. Тэрийг байжуулаад хийгээд зохиолч өөрөөрөө шинжлээд ингээ хийх боломж олсон даа л ба шүү дээ. Яг хүүхдийн ном гэдэг бол хүмүүс сонсох тэр хүүхдийн номыг амархан юм шиг сонсгодч магадгүй. Тэгвэл гоё зураг, гоё юм үзүүлчихвэл хүүхдэд илүү сонирхолтой байх гэдэг. Тэр бол худлаа юм лээ. Би ч гэсэн өмнө бас тийм бодолтой байсан баг. Хүүхдэд гэдэг бол маш гэрхаа уншигчаад. Тэгээд маш их нарийн торгон мэдрэмжээр анхаарал нь ингээд багахан зүйл дээр сарниж аваад. Тийм учраас тэр хүүхдэд энэ агуулгыг олгохын тулд яаж, юу, ямар хэлбэрээр хүргэх вэ гэдэг чинь өөрөө маш одоо чухал юм байгаа байхгүй юу? Тийм учраас хүүхдийн номууд бол маш хариуцлагатай ажил юм байна. Тэрийг одоо тэгээд багаагаар ингээд суралцаад явж байгаа. Бидний одоо жишээ нь юу гэдэг ингээд юм үзэж нүд тайлаа гэдэг одоо зүрх байдаг шүү дээ тий. Тэгээ энэ зүрхгийн утга учир үнц нь бол яхаа аргагүй бүр тэр 13 дугаар зуунаас ихтэйл ингээд явсаар байсан байгаа байхгүй тий. Тэгэл энийг илэрхийлсэн ингээд илтгэсэн олон жишээнүүд байдаг. Жишээ нь ингээд нацагдорч ч гэсэн одоо өнөөдрийн тавилт төрийн ярьж байгаа яг тэр гол ярианы
гол дүр болж байгаа хүн бол бас л яг тухайн үедээ би явмаар юм үзмээр байна, өөрийгөө хөгжүүлмээр байна, тэгжиж ингэж улс их орноо хөгжүүлмээр байна гэдэг тэр үзэл бодол ингээд өөрт нь ингээд тогтцоор байсан гэдэг шиг ерөн зөвөр магадгүй хашаа чамаагүй явчаад ирсэн хүн бол бас тодорхой хэмжээний нэг арай өөр юмыг харах өнцөг нь өөр болчоод эрдгэлтэй угаасаа энэ бол нэг тийм хүний оо жамын асуудал юм шиг байна. Тэгмэд та бас тодорхой хэмжээнд ингээд судалгаа тэгээд өөрийн гэсэн бас нэг ингээд зорилготой бүтээл төөрөвнө гэдэг нэг ийм зорилготойгоор аялал гарсан. Нэг найрагчийн мөрөөр. Тэгэхээр Бямбням гэдэг хүн одоо 2 ч удаа явчаад ирсэн байна шүү дээ. Ингээ 2 ч удаа явчаад ирчээд дараах таны одоо ертөнцийг үзэх үзэлд хэр том тийм өөрчлөлт орсон бэ? Ер нь таны хувьд одоо жишээ нь тэгэж явах аялахыг юу гэж тодорхойлох вэ? Хүн хол авч ижил ертөнцийг одоо би чамайг тулаад харуулж хүн чамайг л харж штэ тий. Холоос харуул чиний ардхыг бүгдийг харна. Тэгэхээр замын хоолыг туулж газрын холд очих гэдэг бол хүний оюун санаа, харах өнцөг, сэтгэлийг хүртэл илүү уужин болгох юм шиг санагдав. Миний одоо яг тэр 19 оны аяллаа дараа бол чи нэг 20 хэдэн наснаас яг ингээд дараагийнхаа үе рүү шилжиж чаа тийм заагүй болчихж байгаа байхгүй юу? Яг энэ бүтээлийг хийж байгаа хугацаа бол. Тэгэхээр нэг амьдралын нэг шатнаас нөгөө амьдралын шат руу гарахдаа яг өөрийгөө одоо би өнгөрсөн бий биз. Ирээдүйд юу хүсээд байгаа гэдэг өөрөө өөртөө нэг уучраа болох гэдэг шүү дээ. Тэрэнд бол тэгэж уучраа болоход бол энэ аялал маш том түлхэц болсон. Өнөөдөр 2019 оны 1-р сарын 25 найрагчийн мөрөө төслийн багийнхан 1926-аас 30 онд Герман суралцахаар очсон сурагчдын мөрөөр хөдөлж байна. Тэгэхээр яг өөрийгөө ойлгоё, өөрөөсөө даваад бусдыг ойлгоё, бусдаас даваад хорвоо ертөнцийн ойлгочихъя, эргцүүлчихье гэвэл ер нь бол явах хэрэгтэй юм бэл. Тэр хөгжил үзэх сайн сайхныг үзэх гэдгээсээ илүү хальсан асуудал байгаа байхгүй юу? Хоолыг зорих гэдэг. Гадаадыг өштөн бишрээд юм уу? Гадны улс орны сайхныг бишрээд тэрийг хоол унд хот сүрэнгээ үзэх гэдэг асуудал биш. Зүгээр хувь хүнийхээ хувьд бол хүн хоол явж иж ихийг үзэж ижил. Уужин болдог, оюун ухаан тэлдэг, хар хараан ч гэсэн өргөн болдог юм шиг санагддаг. Тийм учраас бол би бол айлах. Заавал хүн бүтээл хийхин тулд явах шаардлагагүй. Зүгээр л их яваасаа боломжтой болтол их яваасаа Монгол орон дотроо ч гэсэн явж болно. Олон хүнтэй уулзаад их яваасаа л гэж. Энэ бол бидний өшөж яваа хүүхдүүдтэй яаж холбогддог гэхээр 26 онд Герман руу дамжиж өнгөрөхдөө вокзалаас одоо Москваский буудлаас яг энэ сүмийн гадаа ирээд сүмийн гадаа буюу бидний одоо харж байгаагаар энэ хой талд байгаа. Гүрээдүүд болон Монгол оюутнуудын байранд ирж 7 хоног тэгэхдээ тухайн үед Ленинградад суралцж байсан оюутнуудтай хамт зураг татуулсан байдаг. Та хэлж ийн л да нацагт орж судалгаанаас ингээ харахад яг тэр Германд байсан хэсэггүй ингээ жоохон бахан тасарсан байдаг гэдэг. Та тэгтэл түүний хойноос найрагчийн мөрөөр явсан байна л да. Яг ингээд яваад нэвтрүүлэг сурвалжлага бэлтгээд явах хугацаанд та юу олж мэдв? Яг тэнд одоо нацагд орж хаан сурч байсан, хаагуур аялж явсан, яг юу хийж байсан, хүнд дагалдангаар сууж байсан, яг ямар ажил тусалж байсан гэдэг нь бол одоо миний одоо гаргаж судалж хүмүүс дүргэж байгаагаа бол ажил маань болчихсон. Тэнд жишээ нь одоо Лайпцигийн сургуулийн тэр Эрих Хейниш гэж Аз дорн дахин судлалын төвийн профессор байгаа хөө том юм байсан. Одоо манай нуус товчоо тэгээд алтан ирэх судар мөдрийг энэ Азаас олж аваач чанга судалсан Европ дахин таниулсан байхгүй. Тэгээд тэр хүн дээр ингээд дагалдан хийгээд тэр хүний одоо орчуулгад тусалцажсэн тийм баримт бас байх жишээ тийм. Жишээ нь тэгээд дээр нь тэр Францад юунд Германд сурч явах Лайпциг хотод сурч явахдаа яг хаана амьдраад яг ямар одоо боловсрал эзэмссэн тэр сэтгүүл зүйн сургуульд сонсогчоор сууж ирсэн гэдгийг нь судалсан одоо цорын ганц судлаачлах тэр Германы эрдэмтэн Эрика Таба гэдэг хүнтэй очиж уулзаж тэр хүнээс одоо судалгааныхан бүтээлүүд ингээд сонсох жишээний ч гэдэг юм. Ингээд өөрөө явна гэдэг чинь зөвхөн газруудыг үзэхээс гадна баримт материал, их сурвалжийн мэдээллийг цуглуулах хамгийн том боломж болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол энэ заагүй үеийг цаашид судлах хүмүүс болон ер нь яг уу тасаг дөршин тэр нэг 26-аас 30 онд Германд суралцсан гинлээ гэдэг тэр хоосоо орон зайг бас дүүрэхэд багч болов хувь нэмэр оруулж байгаа л гэж бодож байгаа. Саяхан бас нэг Пагам дулам гэдэг нөгөө кино гарсан шүү дээ. Тэр кинон дээр ч гэсэн ерөнхийдөө яг тухайн цаг үеийн
скетнүүдэд яг ямар ханддаг байсан гэдэг нөхцөл байдлыг бас харуулж илээ. Тэгвэл би яг таныг ярихад тэрнгүүр зураглал ингээл байж илаа л да. Тэгээ бодохгүй юу. За жишээ нь зохиолч зөвхөн утга зохиол гэдэг энэ салбартаа уран бүтээлээ туурвж исэн бол 18 наснаас эхэллээ гэж бодоход 31 нас гэхлээр чинь нэг 13 жил бүтээл туурвсан байгаа байхгүй юу тий. Зүгээр яг энэ нөгөө нэг багцаалдаж авч байгаа даа шүү. Тэнгүүт 13 жилийн хугацаанд ийм том одоо салхийг ийм том хуудсыг яг Монголын ингээ утга зохиолын салбарт ингэж чадсан хүн магадгүй зүгээр яг тэр нөгөө хилмигдүүлэлтч гэдэг юм уу те эсвэл тэр шахалт хавчилт гэдэг юмд оролгүйгээр яг л хорвоогийн жамаар те 50 60 70 ингээд насалсан байсан бол өнөөдөр бас ямар байх байсан болоо гэдэг нэг тийм төсөөлөл байдаг уу? Байсан уу? Төрсөн үү танд ер нь? Байлгүй яах вэ? Яг амьдралынхаа сүүл үеийн бичижсэн зохиолуудыг харангуут ер нь нацик төрчин зохиолууд юм. Одоо бид хоёрын ярьсан тэр Ленинград руу явж сурахаас өмнө хийжсэн ажлууд нь дандаа бичгийн ажлууд болон нарийн бичгийн улс төрийн ажлууд. Тэгээд бүх зэргийн нэр дээр Ленинград руу сурахаар явж байгаа шүү дээ. Хашрын одоо бодож исэн зүйл нь бол тэр зэргийн мэргэжил нэх өөрт нь бол тийм сонирхолтой мэргэжил байгаагүй юм шиг. Ирээд Герман руу одоо хэл бичгийн мөн сэтгүүл зүйн мэргэжлэр сурмаар байна гэсэн хүсэлт гаргаж байгаа байхгүй. Тэнд очиод Лайпцигт сэтгүүл зүйн одоо сургуульд зүгээр сонсогчоор сууж байгаа. Албан ёсны сонсогчоор сууж байгаа. Тэгэхээр бол цэргийн мэргэжлээс одоо бичгийн боловсрол нь нэлээд өндөр гэрээр бичгийн боловсрол эзэмшсэн учраас уншсан барьсан зүйл нь ч нэлээд сайн байсан учраас ер нь бол зохиолч руугаа ялангуяа бичдэг, судалдаг сэтгүүл зүй рүү ч юм уу эсвэл судалгаа руу ч юм уу шилжихийг хүсэж исэн юм шиг байна. Тэр дагуугаа бол яг Лайпцигт бол практикаар одоо судлаачид дагалдаж суралцсан сэтгүүл зүйн курст одоо сонсогчоор суусан гэсэн тийм баримтууд байна. Тэгээд ирээд амьдралынхаа одоо 35, 36 онуудад төөргсөн бүтээлийг хараад байхдаа яг ингээ хөвсөж өөрчлөгддөг гэсэн. Ленинградад сурч явах үеийн бүтээл нь нэг өөр. Берлинд сурч явах үеийн бүтээл нь бас нэг өөр. Берлин одоо юунаас Германаас ирээд төөргсөн бүтээлүүд нь бас өөр. Тэгэхээр сая таны ярьдаг хэрвээ амьд зөрүүн байсан бол тэрний дараа ямар төрлийн бүтээл төөрөх байсан бол гэдэг нь магадгүй юу гэдгийг жүжиг байна өөр одоо төрлийн бүтээлүүд төөрөвж болох юм тий. Маш одоо яг нацик төрчин бүтээлүүдийг аваад үзэх юм бол олон төрлөөр төөрөж байгаа байхгүй. Яруу найраг, өгүүлэлэг, тэгээд сэтгүүл зүйн тэмдэглэлүүд байж гэн тий. Сэтгүүл зүйн бүтээлүүд байж гэн. Тэгээд жүжиг байж гэн. Уран зохиолын баг байж болох бүх төрлөөр нь төөрөж байгаа байхгүй. Тэгэхээр яг амьд сэрүүн байсан бол Монголын утга зохиолын салбар зохиол ариунтай л байх байсан даа. Тий. Маш олон одоо бүтээлийг төөрөжүүлдэг хэл. Угаасаа нөөц боломж нь өөртөө байгаа юм чи. Тэгэхээр яаж өөрчлөгдөх байсан бол гэдэг нь бол надад сонио. Тий. Өөр ямар сонирхолтой арга хэлбэрээр өөр ямар шинэлэг бүтээлүүд төөрөх байсан бол гэдэг нь бас сонирхолтой. Тухайн үеийн хэвлэлийг шүүрлэж үзвэл 1937 оны шин төл сэтгүүлийн 4-р дугаарт ийм нэгэн мэдээ нийтлэгдэжээ. Энэ оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай улсын үндэсний нэгэн сайн залуу оюутан бөгөөд алдарт уран зохиолч Нацик Доржийн бие наснаас нөхчиж манай уран зохиолчдын жагсаалаас гарав. Нацик Доржийн нэр нь Монголын шинэ хувьсгалт ёсны утга зохиолын түүхийн үнэтэй хуудсанд өөрийн гавьяа бүтээлийн хуваар хэзээ ч арчигдахгүйгээр тэмдэглэгдэн үлдэнэ. Би тэгээд яг тэр баримтат кинонуудыг харчаад ямар гоё юм бэ гэдэг сэтгэл төрж исэн юм нь юу вэ гэхлээр та хэд маань өөрсдөө бас яг эндээс явахдаа тодорхой хэмжээний баримтуудаа ингээд бүгдээр ингээд яг бэлдээд аваад явсан байсан тийм. Жишээ нь ингээд одоо нөгөө сургуулийнх нь гаднах талбайд ахуулсан зургийг нь яг өнөө цагийнхтай ингээд харьцуулж харуулж явах ч гэдэг юм. Яг ингээд эдгээр нь өөрсдөө ингээд ямар хэмжээний бэлтгэл байсан бэ гэдгийг нь бол ингээд тодорхойлж байгаа. За энэ бүх зүйлсүүдийг ингээд асар өндөр түвшинд одоо урт цаг хугацааны туршид ингээд хуримтлуулж бэлтэж байгаад аялалдаа гарсан тийм үү. Тэнгүүт энэ аялал жишээ нь яг жоохон саваагүй асуулт гэж магадгүй. Гэхдээ бас тодорхой хэмжээний зорилготой байх хэрэгтэй тийм. Тэнгүүт энэ аялал магадгүй зүгээр ингээд яг таны хувьд бол өөрийн одоо шүтэн биширдэг тэр сууд хүнийхээ замлаар ингээд явж байгаа гоё мэдрэмжийг авч байгаа боловч нөгөө талаараа та чинь бас яг судалгаа ингээд хийгээд явж байгаа гэдэг нь та ямар ашигтай вэ? Хувь хүний зүгээс бол яг бодит ашиг гэх юм бол ашиг гэх юм байхгүй байгаа тэгвэл энэ хоол зам олон өдөр хоногийн төлөвлөгөө судалгаа дандаа л зарлага гарна шүү дээ тэр шиг. Тий. Жишээ нь Европод одоо сар гарan ингээд судалгаа хийгээд явхад жишээ нь ямар зардлахыг хүмүүс бол мэдж байгаа тий. Зүгээр ингийн үед явхад ямар зардлага гэх. Тэгэхээр нөгөө талдаа бол яг уран бүтээлчийн хувьд бол одоо
тэнд өнгөрүүлж байгаа өдөр хоног болгон уулзсан юм л да. Тэр хүмүүсийн тухай баримт олно, тэр хүмүүсийг мэддэг судлаачтай уулзсан, очижсэн газраар нь очино, тэнд амьдарчсэн хотод нь очино, тэр хотын агаараар амьсгална гэдэг хүртэл уран бүтээлчийн хувьд бол олз. Тэгэхээр одоо өнөө хүртэл хийсэн юмнуудаа би олз гэж харна. Энд чинь нөгөө нарийн мөрөөр төслийн хүрээнд нэрэнд орвол зөндөл олон ажил хийсэн байл да. Янз бүрийн ажлууд. Баримт кино, медиа арт, тэгээ саунд арт ч гэдэм үү те. Тэгээ нийтлэл тэгээд номч гэдэг юм уу ингээд зөндөө олон шатраалтай ажлууд хийсэн байна. Тэгэхээр энэ болгон олз. Энэний ард гарч байгаа утга санаа нь өөрөө хамгийн том олсон байхгүй юу? Яаж одоо улс гүрний скетинг гэдэг чи хий. Скетнүүд ямар үр гүйцэтгэдэг? Скетэнтэй улс ямар байдгийг? Яаж өөрчлөгддөг? Тэгээд скетнүүдийг одоо хилмигдүүлэн скетнүүдийн оюун санааг бооно гэдэг маань бас ямар үр дүнд хийгдгийг олон талаас нь харах. Тэгээд хамгийн гол үндсэн суурь зорилго нь бол ерөөсөө залуучуудад л энэ түүхийг ямар нэгэн байдлаар хүргэхчийл гэсэн санаа байсан. Тэгэл тэр санаа л хамгийн том олзон болж үлдэж байгаа байхгүй. За тухайн цаг үеийн сэхэтэн гаралтай одоо манлайлагч мундаг бүхэл хүмүүс баг ихэнхэнтэй баг бүгдийн ч гэж хэлж болно. Ямар нэгэн байдлаар гадуурхагдах аль эсвэл одоо хилмигдэх, ял сонсох, брамнасаараа хүртэл хохирох юм хэмжээний гашуун одоо зовлон гिचлэх юм уу те амсдаг байж л те. Энэ хүмүүс яг тухайн цаг үедээ дотроо юу бодож байсан бол юу бодож имзгэлдэг байсан бол гэж та хэр эргцүүлдэг вэ? Тийм чинь хамгийн гол зүйл байхгүй. Жишээ нь Йосеф Сталины нэг хэлсэн үг байдаг шүү дээ. Нэг үхэл бол үхлээ. Олон үхэл бол тоо баримт юм а гэж. Амар үг шүү дээ. Тэгэхээр бид нөгөө хилмигдүүлэлт гэдэг сэдвийг зүгээр хий хоосон том нэр томьёогоор ярингууд хилмигдүүлэлт болсон гинлээ, тэдний үгсэн гинлээ гэж ярьцдаг. Гэтэл хүн болгон дээр тэр амссан шаналлыг бид мэдэрч чадахгүй байхгүй. Тэгээд ер нь гол одоо номын гол бичсэн энэ сэдвийг оруулсан шалтгаан бол яаж тэр хүмүүс хүсэл эрмэлзэл, амьдралын утга учир, мөрөөдөл бүх юмаа алдаад эцсүүлд 8 насаа алдаж хүртэл төгсөж байгаа тэр шаналлыг л яг одоо хувь хүн дээр мэдэрч тэрийг л дамжуулж гаргахыг хүсэж байгаа нь л да миний хүсэл тэр л байсан. Жишээ нь одоо үүдээ яг 33 оноос аль биесээр хэлсэн гэдэг зохиомл хэрэгүүд үүсгээл барьж эхэлсэн байхгүй юу? Хүмүүсийг барьж эхэлсэн. Тэгээд тэр нь одоо эхлээл тэр гиндэн дэмдийн хэрэг, лүнгийн хэрэг гээл ингээл яваал Япон тагнуул хэрэг, Герман тагнуул хэрэг гээл ингээл явж байгаа л дараа нь порт артын хэрэг гээл тэгээд скетний төрөгдлийн хэрэг гээл чинь ингээл үргэлжлээл байгаа байхгүй юу? Магадгүй одоо хизээч дуусах мэдэхгүй ингээл үргэлжилсэн юм болж байгаа байхгүй юу? Тэгээд энэ бүх хугацаанд тэр хүмүүс хідэн үеэрээ хэлмэгдэж байгаа байхгүй зөвхөн нэг хүн хэлмэгдээд дуусахгүй тэрний үр хүүхэд гэр бүл эхнэр нь хүүхэд нь ингээд хүүхэд нь хүртэл том болохтой юуны урагчийн хүүхэд юуны тагнуулын хүүхэд гэсэн маягаар цоллогдож тэгэж бусдад адлагдаж өсөж байгаа шүү дээ. Тэр хүмүүс нэг хүн нэг насаараа нэг амиараа ингээд хэлмэгдээд хохироод өгчөж байгаа биш. Тэрний цаана гिचнээ хүн гэр бүл үр хүүхэд аав ээж ингээд давхар хэлмэгдэж байгаа. Тэгэхээр тэр шанал гэдэг ямар айхтар одоо ингэж зөвхөн улс орны хэмжээнд ойлгож болохоор тийм амар гүн шанал байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр тэрийг бол зүгээр л нэг хэлмэгдүүлэлт гэдэг үгээр сонсоод өнгөрсөн одоо ингээд болоод өнгөрсөн түүх гэдэг ингээд өнгөрчдөг. Тэгэхээр тэр өнгөрсөнд байгаа шаналлыг яг хүний дотоод сэтгэлд мэдрэгдэхээр ингэж ахиж ухаж төнхөж гаргаж ирж тэгээд хэлээрээ дамжуулан уншигчдад хүргэн гэдэг л одоо миний гол зорилго санаа байна. Тэр бид нэр өнгөрсөнд тэр буглаад болохгүй байгаа шаналлыг ч гэсэн жинхэнэ утгаараа нүүр тулаад дахиж сэргээж санаад дахиад тийм зүйлдээ нүүр тулахгүй бол магадгүй сэтгэл дотроо тэрийг төсөөлж мэдэрч тэр үед хэлмэгдээд хохирчсан хүмүүсийн өмнөөс шалах хэрэгтэй байх гэж боддог. Зүгээр. Тэгээд ингээд хэлэхдээ нэлээд уран сайхны санагч магадгүй. Гэхдээ энэ бол яг улс үндэстний хувьд нэг улс үндэстэн гэж байгаа юм. Хийх ёстой асуудал шиг. Өнөөдрийн бидний хувьд яг одоо амьдарч байгаа иргэдийн хувьд хийх ёстой асуудал шиг санагдаж байна. Тэд 1926 оны 10 дугаар сарын 14-нд Улаанбаатараас морин өртөөгөөр мордож 1-р ээлжийн сурагчдын замаар сар орчим явж Берлин хотод хүрснээр
Их найрагч 1927 оны 8 дугаар сарын 27-нд Берлин хотын Гролман гудамжны 23-т бичиж дуусгасан Улаанбаатараас Берлин хүртэл хэмээх алдарт найраглалдан бичиж үлдээсэн байдаг. Хүн нь өөрөө яг ингээд сод хүн байсан ч гэсэн бас амьдралынхын төгсгөл нь тийм онцгой одоо хар бараанд дурсамжтай одоо төгсгөлтэй гэж та ярьлаа шүү дээ тий. Тэгэнгүүт ер нь яг хавчигдаж, шахагдаж, хилмигдэх болсон тэр шалтгааныг нь одоо та юу гэж хардгуу те. Нөгөөтэйгүр бас яг энэ одоо тийм нөхцөл байдалд хүрэхэд Пагам Дулам гэдэг хүний бас тийм нөлөө гэхэр байсан бол хамгийн гол одоо тодорхой шалтгаан бол улс төрийн нөхцөл шалтгаан. Тэд нарыг Герман, Францаас сургасанд бол Оросоос нэлээд дургуй байсан. Ягаад гэвэл яг тэд нарыг Герман, Францад сурч явах үед 29 он гараад ирэхдээ манай төрийн одоо тэргүүнд бол зүүнний бодлоготой Оросын одоо тушаал даалгаврыг биелүүлдэг тийм хүмүүс тавигдчих эхэлж. За тэгээд энэ нөхдүүд өмнө нь байсан нөхдүүд бол одоо тэр хүүхдүүдийг явуулсан хүмүүс тэгээд амар цэрэнд орж, дамбд орж за ардыг гэрэлх яамны сайдсан Эрдэнэ Батхан гэсэн ийм хүмүүс байгаа. Нөгөө нэлээд либерал маягийн ингээд манайхан өшөө олон хүмүүстэй харилцаа эдийн засаг улс төрийн харилцаа тогтоох ёстой, хүүхдүүдээ сургах ёстой, эрдэм боловсролтой хүмүүсийг бэлтгэх ёстой гэдэг тийм бодолтой. За тэнгууд тэднийг улс төрийн албан тушаалаас буулгаад оронд нь зүүнний бодлоготой хүмүүс тавигдчих. За тэгээд шууд оюун нөлөөгөөр шахалт өгч байгаа байхгүй юу? Нилээ хэдэн 2-3 захиа ирсэн байдаг. Хөрөнгөтөө оронд сургаж байгаа хүүхдүүдэд хурдан буцааж татаа. Эднэрийг татах ажлыг яаралтай шахаж түргэвчлээ гэдэг. Тэгээ 29 онд хагасыг нь тэгээ 30 онд 29 онд ирсэн хагас нь бол ихэнх нь нөгөө тайж язгууртай хүмүүс аахгүй. За 30 онд хагасыг нь татчихж байгаа. Тэгээд ингээд бүрэн буцаагаад аваад ирчих байгаа аахгүй. За тэгээд дуусгаач юм биш үү те бүр. Заримынхаа мэрэгчлийг дуусгаагүй. Ер нь тэд нар чинь ихэнх нь нөгөө одоо манайхаар бол мэрэгжил сургалтын төв гэдэгт ажиллаж сурсан байхгүй. Тэрний дараагаар одоо жишээ нь Францад байсан дөрөвхөл лицей мишлээд сураад лицей сургууль сурчаад дараа нь Сорбонны их сургууль сурна. Берлинд байсан хэд ихэл одоо өгчөөд цаашаа ихтэй сургуулиуд суралцаад мэрэгчлээ эзэмших байхгүй. Пагам Дулам гэхэд эмчээ мэрэгчлээ сурна гэсэн төлөвлөгөөтэй байхгүй. Октын сургууль сураад дараа нь эмчээ мэрэгчлээ эзэмшнэ гэсэн тийм төлөвлөгөөтэй байж. Бүр төлөвлөгөө мөлгөө гарцсан ингээд засгийн газраас бүх бичиг баримт гарцсан байж. Гэтэл буцааж татаад 30 онд авчираад бүгдийг нь өөр өөрсдийнх нь сурсан мэрэгчлээ албан тушаал тавьчихжээ. Тэгээд хамгийн ихний баримтчилгаа бол 31-ээс 32 онд шилжих дээр. Анхны одоо нацаг дөрчийн банкет гэж ярьдаг алдартай тэр зургнаас үүдсэн баримтчилгаа шүү дээ. Нэг газар шинэ жил тэмдэглэсэн гэдэг. Тэрийг ингээд тэнд бол хувийн өс сонзонч байсан бах, улс төрийн шалтгаанч байсан. Тэгээ яагаад энийг тэмдэглэв? Яагаад зөвхөн баруунд суралцсан, хөрөнгөтөө орон суралцсан хүмүүс тэнд байгаа юм? Манжгаа улсыг одоо үүсгэн байгуулагдсан 1 жилийн тэмдэглэсэн юм уу? Эсвэл одоо юу гэдгийг хувьсгалын эсэргүү нууц хувилдаан хийх гэж цугласан юм уу? Германы тагнуулууд цуглав гэдэг шалтгаанаар л баримтчилж байгаа шүү дээ. Тэгээ тэр үеийн нөхцөл улс төрийн нөхцөл байдал бас өөрөө нэлээд юм төвөгтэй нөхцөл байдал л да. Тэр хооронд бол одоо 32 оны тэр анхны баримтчилгаанаас хойш бол нэлээд олон удаа барьж тавиад ер нь л зүгээр болохгүй ажлын хийж хаад заримдаа барьжчаад байцаадаг тийм ингээл байцаагаал байсан. За яг бүгдийг нь тасалсан асуудал бол 42 он гаргаад тасалж байгаа шүү дээ. За хамгийн их нь 25 жил аваад тэгэл дараа нь 20 жил хамгийн бага нь 3 жил аваад явж байгаа. Нөгөө хүүхдүүд чи Герман сурсан хүүхдүүд чинь. Нацагд орчвол тэрийг харах үзээгүй. 37 онд тэгэж баримтлагтаа дахиад дараа нь 34 35 онд бас баримтлагтаад тэгээд яг Орос руу одоо Неночстикава Анандаш ирээ гэж эхнэр охин хоёрынхаа араас явах гэж байх тэр үед нь яг явах гээд одоогийнх орвол виз нь гараад бүх бичиг баримтанд бэлэн болцсон байсан чинь Содор өчгийн хүрээлэн дээр нэгдүгээрт ажил дагаад авцсан тэрийгээ дуусгаагүй хоёрдугаарт нь ямар нэгэн өөр ширттэй байна гэд тэрийг нь цуцалдсан. Тэгээ яг баг маргааш нөгөөдргөө явлаа гэхэд нь цуцлаад тэгээд ерөөсөө сарын дараа хувь хүнийхээ хувьд шантраад амьдрал чантраад тэр хүн тийм амьдралыг халтарсан бол бас нэг өөр те. Улс төрийн шалтгаанаар тэр хүнийг ингэж туйлдуулсан бас энэ бол зөвхөн нацаг дөрж гэдгээс халсан асуудал байхгүй юу? Хэдийгээр одоо сууд хүн байсан ч гэсэн тэр чинь хүн л байхгүй юу? Хүн шүү дээ тийм. Шантран, цөхрөн. Тийм.
Тэгэхээр одоо үр хүүхдтэй ч уулзуулахгүй, явъя гэсэн газар нь ч явуулахгүй, дээр нь янз бүрийн зохиомл хэрэг гүйцэтгэдэг. Дээр нь улс төрийн шалтгаанаас гаднаас хувийн янз бүрийн шалтгаанууд байсан юм шиг байдаг. Иргэн тойрон натаархдаг хүмүүс ч байна. Эсвэл ус онцонтой хүмүүс ч байна. Тэрийг ямар нэгэн форумч одоо цагтл хэлгээдэг. Юунд аваач нахын аманд аваач ховолдог ч юм уу. Тийм зүйлүүд асуудал байсан. Та ер нь яг их зохиолчин тэр хорвогийн мөсийг үзүүлсэн процессыг юу гэж боддог бол тэр чинь бол яг ингээд тогтсон за ийм шалтгаанаар гэдэг юм бол байдаггүй шүү дээ тий. Хамгийн одоо нийтэд аман яриа л байна л да. Тэр чинь одоо хажууд нь харж исэн юм байхгүй. Авсан ямар нэгэн гэрэл зураг байхгүй. Тийм учраас аман яриа нийлж байгаа тухайн үед одоо юу гэдгийг нас орсны дараахан хүмүүсээс мэдээж юу асуусан байцаалт авсан байгаа. Нацагд орж хаана явж байсан хамгийн сүүлд хаана харсан ч гэдэг юм уу тий. Анх тэгээд нас ороод очихт нь ямар байдалтай байж байсан ч гэдэг юм. Тэгэхэд бол нийтлэг одоо хамгийн их аман яриа таарч байгаа 70-80% таарч байгаа гэсэн бол тэр Улаанбаатар хотын удамжин одоо хуучин Мөнбөр ногоон театр гэж байсны баруун талд гэж байгаа шүү дээ. Тэгээд хашаад өсөд ингээд нас орсон байсан гэдэг. Тэр нь эрүүл мэндийн шалтгаантай байж болно тий. Гадны нөлөөтэй. Зарим хүнд бол гадны нөлөөтэй гэж үздэг. Тэгээд ийм байдлаар. Амьдралынхаа сүүлийн жилүүд бол нэлээд одоо хэцүүхэн ядрахан байдалтай байсан. Тэр Орос руу охин эхнэр охин хоёулаа явах гад явуулаагүй нэлээд гутарсан гэдэг түүхийг бол тэр цуг сурч байсан хүмүүс чинь тэр герман сурч байсан хүмүүс чинь хоорондоо нэг юм групп байхгүй найзууд бие биентэйгээ орж гардаг ингээд нууцаарч болов уулзаад хэдүүгс болчдөг. Тэгэхээр тэр хүүхдүүдийн үр хүүхэд нь бол бас тийм дурсамж ярьсан тохиолдол байгаа. Амьдралын сүүлийн жилүүд нэлээд одоо хэцүүхэн байдалтай байсан. Тэгээд одоо би ингээд эвгүүрхэд нэг нас орсон баха гэдэг. Хүн болгон жишээ нь за Дашторчийн нацагд орж иж хинбэ гэх тэгэнгүүт мэдээж яг нэг л хариултыг хэлнэ те 100-ны их зохиолч гэж. Тэгэнгүүт би болохоор таныг бол угаасаа яг өөр хариулт өгнө гэдгийг мэдчихээн л та. Гэтэ би зөвөр магадгүй хин нэгэн танаас Дашторчийн нацагд орж иж хинбэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Таны хувьд шүү. Миний тухайд бол яг өмнө нь би яг бусад хүмүүс шиг л харж ижил нацагд орж ил. Яг одоо харахад бол нацагд орж идэг бол монголчуудын хувьд хүн нөгөө оюун санаагаараа өөрийнхөө мэдлэг чадвараар яаж одоо улс орондоо хэрэгтэй хүн байхын тэр нэг тодорхой жишээ юм уу да. Яаж улс орондоо хэрэгтэй байхын тэр олон мянган одоо хүмүүс байгаа шүү дээ мэдээж нацагд орж ганцаараа тэр бүхний хийчээгүй. Тэр дундаас хамгийн одоо олон танигдсан тод жишээ хүн оюун санаа өөрийнхөө тархитлогод бий болгосон эрдэм мэдлэг авиас дээр нэмэх нь авиас энүүгээрээ яаж хүмүүсийн одоо эх орн нэгтээ эх орныхоо оюун санаанд нөлөөлж тэрийг одоо илүү гэрэлгээтэй зүйл рүү тэмүүлж урагшлуулах тэр нөхцөлийг бүрдүүлж их юм тод жишээ нацагд орж болж байгаа. Тэгэхээр би бол нацагд оржийн тэр харамсалтай амьдралаас нь илүүтэй тэр сайн сайхан тэмүүлж исэн хийхийг хүсэж мөрөөдж байсан тэр дэврүүн зан чанарт нь илүү дуртай. Сурья, би илүү хийх сурмаар байна. Илүү сайхан зүйлийг хиймээр байна гэдэг тэр дэврүүн бодол нь яг намтрыг нь уншиж байхад бол маш их мэдрэгддэг. Тийм. Сайн сайхан газар. Одоо нэг сонирхолтой жишээ дуртахад Германд очсныхаа дараа Монгол сурагчдын захиргаанда би Швейцар руу аялмаар байна гэж үргэлж гаргаж байгаа байхгүй юу? Газар үзмээр байна. Яг бол тэр хүний бас нэг хүсэл байна шүү дээ, тий. Герман гэдэг бол Европын нэг л улс. Тэгэхээр ийшээ ямар орн байна? Дэлхийн ертөнцийн дээр өөрөө тэр чинь хуучин хүйдэ бичиж байгаа шүү дээ тий. Хорвоо ертөнцийг хөмөрсөн тогоо шиг юм дотор өнгөрүүлээд байна гэдэг. Тэр хүний санаа бол хүн илүү их явах ёстой, газар үзэх ёстой. Тэгээд дэлхийн нийтийн мэдлэг, дэлхийн хүн зоныг таньсныхаа дараа бид нар буцаж ирээд улс орноо хөгжүүлэх, улс орондоо хэрэгтэй иргэн болох ёстой гэдэг тэр санаа бол тэр хуучин хүйдээр нь аль хэзээ бичсэн байгаа шүү дээ тий. Тэр нь бол өөрийнх нь одоо амьдралын түүхэнд ч гэсэн харагдчихлаа. Тийм дэврүүн, тийм гоё хүсэлтэй байсан. Тэр нь яг уу бусдын нөлөөгөөр тэр амьдрал нь хар бараанаар төгсөж байгаа юм л да. Ярилцлага өндөрлүүлээ. Нэвтрүүлгийн урилга хүлээж авсанд баярлалаа. Бидний хувьд те дөнгөж сургуульд ороод гэдэг ч юм уу те. Сургуулийн боловсрол эзэмшээд өсөг бичиг сураад эхлэнгүүтэл миний хийн сураг, миний нутаг гэл эхэлдэг. Одоо ч гэсэн монголчуудын монгол хэлний соёл боловсрол
оюун мэлмийн нэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа. Энэ агууны тухай хөөрөлтөд суух үнэхээр сайхан гайхалтай байлаа. Тэгээд таны цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд илүү олон хүний оюун мэлмийг нээх бүтээлүүдийг гаргаарай гэж өрөөдөө. Бид нар нөгөө мартаж болохгүй хүн мартаж болохгүй түүх гэж заавал байх хэрэгтэй гэж ярьдэн шүү дээ. Нөгөө түүхээ мэдхгүй хүн бол ойд төрсэн сармагчин лугаа адил гэдэг шиг. Өнөөдөр бид нар магадгүй яг эх орон гэж юу вэ? Монгол гэж ямар улс вэ гэдэг асуултанд ингэж төгс хариулсан бүтээл өнөөдөр жишээ миний хувьд бол баг байхгүй гэж би шууд ингээд хэлж болохоор хэмжээний ийм бүтээлийг бидэнд үлдээсэн ийм сууд хүний талаар ингээд иргэн ингээд үзэгчдтэйгээ бас дурсамж болгоод ингээд тэгээд яг тэр зам мөрөөр ингээд явсан хүнийг төлөөлүүлж яриулсандаа миний хувьд бол маш их тийм олзуурах ууштай баяртай байна. Тэгээд та ч гэсэн өөрөө ер нь бол яг энэ салбарын хүн. Тэгээд энэ салбартаа одоо бас яг хүүхдүүд рүүгээ чиглэсэн бүтээлүүд хийж ийн гэж энэ цаашдаа ч гэсэн яг одоо бэлэн болгоцсон байгаа найрагчийн мөрөөр гэдэг шиг бас нэг өөр хин нэгэн суудны мөрөөр явахыг бол бас үгүйсэхгүй юм байна те. Тэгэхээр мэдээж бол таны хийж байгаа бүтээл болгон бид нар нөгөө номыг оюуны талах гэж ярьдаг болохоор хүн болгоны оюун санаанд нөлөөлөх юм одоо үн цэнтэй ажил учраас мэдээж зорьсон болгоно гой батаа саад үсгэлжлэн бүтэх байх гэж бодож байна. Тэгээ нэвтрүүлгийн урлаг хүлээн авсан танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгээд энэ түүхүүд ч гэсэн цаашаа үргэлжлэх байх. Өөр олон хүмүүс энэ түүхийг барьж авч дахиад хийх байх. Энэ 100% гүйцэд хийж байгаа юм шүү дээ. Зөндөө олон хийх ажил байгаа. Тэгээд бүр олон залуу байж олон сэтгүүлчд хийх байх. За баярлалаа.